Шинэ 7 өдрийн мэнд хүргийн Game Point podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Нэлээ ятаас од Сан Францискогоос ял та бүхэн хамт байна. Game Point podcast-ийн ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Moment Colcosum-ын ажиллаж байгаа. Өвдөгний үе мөчөнд хэрэгтэй зөвхөн өвдөг гэлтгүй бүх үе мөчөнд хэрэгтэй байгаа тэр эрдэс шимт хичээлийг өгч чаддаг энэхүү бүтээгдэхүүн ямар ичтэй болохыг одоо та бүхэнд танилцуулъя. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. За бидний эхний ярих сэдэв бол өнөөдөр өчтөр гарсан мэдээ Stephen Curry дахиад 10 хоног талбайд гарахгүй болсон гэдэг муу мэдээтэй шинэ 7 хоног эхлүүлж байна. Stephen Curry нийтдээ 10 тоглолтыг өнжчгөөд байгаа. За энэ хугацаанд Warriors тийм ч амжилттай тоглоод чадаагүй байгаа. За энэ подкаст бичих өмнө тэд Los Angeles Clippers багтаа тоглоод дахиад хожигдлоо. Энээс хойш дахиад 4 тоглолт буюу нийтдээ 5 тоглолтыг дахиад багтаа өнжнө. Хамгийн гол нь багтаа шүү. Тэрний дараа эмч үзэн тэгээд Stephen Curry одоо бэлтгэл хийх одоо зөвшөөрлийг нөхөөлөх өдөө бодвол багтаа 5 тоглолтыг хүнжин ингэсээр байтал 3 сар ер нь дуусах тийшээ хэлбэгээд Golden State Warriors баг ер нь play-in, play-off ер нь цаашдаа яах вэ гэдэг асуудал маш сонирхолтой болоод ирэх юм шиг харагдаад байна. Тэгээд Stephen Curry-ийн гэмтэл ер нь бол анх бодож ирснээс илүү хүнд нэлээд ноцтой болоод явчлаа. Яг гэх юм бол 15 тоглолтыг өнжиж байгаа гэмтэл тийм ч хөнгөн би гэмтэл биш. Тэр ялангуяа өвдөгний гэмтэл. Тэгэхээр од Steph-ийн энэ байхгүй байгаа хугацаанд Golden State Warriors баг плей-офф гэж ярихгүй плей-ины байраа хадгалж чадах болов яах бол Steph эргэж ирдэл твчих болов. Гэхдээ ер нь ингээд standings харахаар угаасаа одоо Warriors-ийн байр бол одоо энэс доошлоо гэд плей-инээс гараад явчихгүй дээшлээгээ плей-оффт орчихдохгүй угаасаа яг нэг тэр плей-ины нэг 9 10 дотор явах юм шүү. Юу нь яач ч утсан. Одоо их доороос угаасаа доороос орж ирэх баг байхгүй. Тэгээд дээшлээд угаасаа плей-оффт орох одоо алидийн өнгөрсөн болов гэж миний хувьд бол бодоод байна л да. Тийм ээ, яг одоогийн байдлаар 6 дугаар өрөнд явж байгаа Los Angeles Lakers баг 36 хажилт 24 хажилттай бол Golden State Warriors 31-29 5 хажилт 5 хожигдлын зөрүүтэй. Тэгэхээр асар хол зөрүүтэй байгаад байна гэсэн үг. Тэгээд Golden State сүүлийн 10 тоглолтын 4-т нь хожиж 6-т нь хожигдсан байдаг. Тэгэд магадгүй яг чиний саяны хэлсэн шалтгаанаар Golden State Warriors баг Steph-ийг илүү урт хугацаанд амраах гэж ам болов. Эсвэл гэмтэл нь болохгүй нэ. Өнөөдөр бас нэг харсан мэдээлэлээр Golden State Warriors баг Steph-ийг ер нь 4 сар гартал ер нь тоглохгүй ер нь байж болох боломжтой хугацаагаар нь сунгаж амраа гол зорилго нь тэдний гол зорилго бол плей-офф гэсэн юм мэдээ би харсан байхгүй. Тэгээ би энэ багч нь шууд ийм зүйлдээ зорихоор аюулгүй байгаа мó гэж бодсон чинь нэрэ чиний сайн хэлээд standings-ыг харсан чинь тийм ч юм шиг. Тэгээ уусаа одоо юуны төлөө тоглох нь тодорхой болчлоо одоо ер нь play-in тоглоод 7 юм 8 гарна гэдэг л юу ах шиг. Тэгээд Steph-ийн энэ өвдөгний юу энэ жил нэлээд зөвлөчөө. Ер нь бол Steph ер нь бэртгэрээ шагаа байдаг штэ. Тэгээд энэ жил ер нь бол нэлээд өвдөг гэсэн бэртэл яриад байгаа шиг санагдана. Энэ жоохон ер нь бол сэтгэл зовниулж байна. Тэгээд сайн нэг юу гарсан чинь амар сонирхолтой. Уул нь бол энэ үйлрэл эхлэхээс өмнө Steph Curry замаар нь ер нь бол 5 жил тоглож моголчих юм ухааны юм яриад яг тэр бол өөрийнх нь хүсэл байх л та. 5 жил тоглолчмоор нь гэсэн юм яриад байсан чинь сая хэд хоногийн өмнө ESPN-ийн тэр Slater өөр хин байла. Brian Windhorst бас нэг гүйдүүл гэдэг нэг залуу. Тэр ярьж байгаагаас дараа жилийн 28 оны Олимпиар Steph KD тоглох уу гэсэн чинь нэг нь тэгсэн шүү. Ер нь бол Steph эргэжил тоглоо тэгээд зодог тайлнаа гэсэн юм ярьсан.
Бүрөө шууд уу? Тий. Гэтэ тэр хэр баталгаатай үгүйг нь мэдэхгүй. Гэтэ Стефийн бэртэл гэмтэл одоо тоглож байгаа продакшныг харах юм бол ер нь бол бас тэр тал руугаа ойртож байгаа юм болов уу гэж би бодсон. Би тэгтээ тэрийг ингэж ойлгосон шүү дээ. Одоо жишээ нь KD Steph хоёр шгшээ огт 2028 оны шгшээ огт багтахыг хүсэж байна гэдгсэн чинь KD-д бол спот байгаа даа. Яг бол 4 номерын байрал дээр яг Америкийн ер нь өндөр болох тусам Америкийн нөгөө нэг шгшээ огч ихт сул болоод байгаа шүү дээ. 4 номер 5 номерын байралтаа. Тэнгүүд одоо 5 номерын байрал дээр June Moore нэгэ залуучд гарч байна. Тэнгүүд 4 номерын байрал дээр KD-г орлох хүн за Бам. Tatum 4 дээр гарлаа гэж бодоход байна шүү дээ. KD сэлгэрээс гарахаар байгаад байгаа байхгүй. Тэнгүүд яг одоо холбогчийн байрал дээр Tyrese Haliburton байна. Гинтлээс эргэж ирж ингээд холбогчийн байрал дээр харсан чинь зөндөө хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэнгүүд би Steph ер нь бол 28 онд шгшээ огт багтах ер нь бол боломж байхгүй юм байна да. Тэгтээ тэргүй стикер тасгалжуулагч нь биш болцсон юм чинь Steph-ийг барагч авахгүй үстэй гэж би зүгээр бодсон байхгүй. Тэгсэн чинь энэ бүр шгшээ огт багтах тухай биш бүр сагсан бөмбөгөөс зодог тайлах тухай яриа болоо явцсан юм уу тий. Тэг сүүлдээ бараг тэгээ явсан. Гэхдээ яг зөв энэ бол нэг баталгаатай яг Стеф зарлаад байгаа юм бол байхгүй л дээ. Гэхдээ ер нь тэр сэтгүүлчнэр ер нь тих болов уу гэж бодож байгаа. Бодлоо. Тэгээд тий яа Warriors дээр буцаад ярихад Warriors бол үнэхээр энэ жил бол бэртэл гэмтэл гэдэг зүйлийн одоо юунд нэрвэгдлээ. Одоо харсэл гэх юу гэх үү тий. Энд нэрвэглээ. Би тэр сая бажи ах битээр юу яадаг вэ сая сүүлд Lex Warriors хоёрын тоглолтыг хамт суугаад үзэхгүй юу. За тэгээд битээр ярьлаа л та. Гэнэр Lex-ийн defense үнэхээр муу. Бүр ингээд ямар ч баг одоо Lex-ийн өөдөөс 100-аар оноо авахд бол easy яваад байгаа байхгүй энэ жил. Тэгсэн чинь Warriors үнэхээр орж чадахгүй бүр 100 оноо авах гэж бүр зовж байна. Тэгээд яав хийв гэж хоёлаа ярьсан чинь үнэхээр Steph байхгүй, Jimmy Butler байхгүй, Kristaps Porzingis байхгүй гэдгсэн чинь цалингийн засийнх нь ер нь 150 саяын тэг байхгүй л ч юм. Оо тийм шүү дээ. Тэгээд үлдсэн ер нь 50 саяд нь тоглоод байгаа байхгүй. Тэр 50 саяых нь тал нь Jimmy Butler. Үлдсэн 25-ых нь тал нь Al Horford байгаа. Ааш нэг 7-8 сая тоглоод байгаа. Нэг тиймэрхүү юм байна. Тэгээд үнэхээр скил байхгүй маань ур чадвар энэ багт үнэхээр одоо Steph байхгүй бол Jimmy Butler байхгүй бол үлдсэнд нь үнэхээр бол байхгүй мэн. Тэгээд Kristaps Porzingis-ийн трейдер авсан, солилцоогоор авсан. Тэгээд Kristaps Porzingis ч одоо баг ер нь тоглох нь бол өнгөж байгаа юм шүү дээ. Тэгээд түрүүний 7 хоног тоглоно гэж Steve Kerr зарлснаа дараа нь би ер нь бол их том алдаа хийсэн юм байна. Ер нь тоглохгүй юм байна. Өшөө одоо эмчнэгтэй ярих хэрэгтэй байсан юм байна. Би тэгээд яг ямар өвчнийг би хэлж чад мэдэхгүй. Би одоо эмч хөшлөхөр гэдгсэн. Тэгэхээр ер нь бол Kristaps Porzingis-ийн байдал бол Kerr-ч мэддэхгүй, Bagtaч мэддэхгүй ямар айгу асуудалтай л юм шиг. Тэгээд миний бодлоор биш тэ энэ өвчнийг бас өвчин биш гэдэг байна шүү дээ. Одоо condition тэ. Эрүүл мэндийн байдал нь ер нь Kristaps Porzingis-ийг бас зодог тайлахад бараг л хүргэж байгаа болов уу гэж бодож байна. Иргэжл. Гэхдээ NBA-гийн скаутинг баг ямар билээд юм. Тэр хүний ямар найз охинтой тэр найз охин ямар муу зуршилтай байдгийг хүртэл судалсан байдаг штэ. Мэргэжлийн спортын баг. Тэгээ Kristaps Porzingis-ийн нөгөө хам шинжийг чи битээр хүртэл мэдээд энэ подкаст дээр яриа байжсэн штэ. Тэгж яхад Golden State Warriors баг яах гэж угаасаа энэ тоглогчийг авсан юм бол би одоо хүртэл ойлгохгүй байх юм. Тоглосон шүү дээ. Trade deadline төхөөд ирэхэд ерөөсө Kuminga өөр авах газар ерөөсө олдоогүй. Орон нь өөр авах ямар ч ганц сонирхчихсэн Kings байсан шүү дээ. Тэр Kings тэгээд нөгөө DeAndre Hunter-ыг төрүүлж аваад тэгээ Kuminga-гийн ямар ч хэрэггүй болсон шүү дээ. Тэгээд ганц одоо сольж болох баг нь Atlanta Hawks-тэй Kristaps Porzingis-ийг гэрэлсэн. Kristaps Porzingis-ийг яагаад авч байгаа нь мэдээж expire-ын 30 сая байхгүй. Тэрэнд нь л авсан ерөнхийдөө. Тэрнээс туграасаа тоглох гэж аваагүй юм байна тийм үү? Тий, ер нь бол тэгсэн л гэж би бодож байна. Тэгээ яг энэ жил одоо ингээд ягаад дараа жил 30 сая сулрах юм байна.
Уусаа дараа жил бол цалингизс энэ багт аягүй хэрэгтэй. Яа тэгэхээр дахиад одоо энэ баг дээр юм нэмэх юм бол одоо тэр цалингизсэн суларж байгаа цалингизсэн дээр нэмэгдэн. Түүнээс Jimmy Butler 50 сая авдгаар аавна, Stephen Curry бараг 60 сая аавна. Тэгээ Green-ийн асуудал одоо яаж явах тань мэддэхгүй байна. Гэхдээ тэгээд Green-ээс салах гэх юм бол бас нэг хальт нэг өөрчлөлт хийвэл хийх юм байх та. Тэгээд өнөөдөр Steve Kerr Porzingis-ийн талаар хамгийн сүүлд бас ярьсан байсан уу? Радиод ярьсан тийм 3 сарын 2 ингэж шүү дээ. Жохон нууцлаг гэж байгаа. Энэ Kristaps Porzingis-ийн юу жохон нууцлаг жохон нууцлаг гэдэг чинь mysterious гэсэн. Нууцлаг жохон. Мэддэхгүй л байна л гэсэн үг шүү дээ. Тэнгүүд эн чинь юу гэхээр одоо мэддэхгүй хачирхалтай байна гэдэг чинь шалтгааны Warriors-ийн чигийн баг имлэгмийн багч олоогүй л байгаа байхгүй. Атлантад энийг олохгүй саргаал ирсэн шүү дээ. Тэгээд Бостонд ч олохгүй саргаал ингээд эн чинь өнгөрсөн үеэр л Бостон бла 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 ингээд 3 дахь багаа дамжчлаа. Тэгж яхад угаасаа Kristaps Porzingis-ийг хүлээнэ гэдэг бол угаасаа утгагүй зүйл. Тэгээд за энэ яг би бол Porzingis-ийг угаасаа тоглохгүй гэдэгт нь хувьдаа бол угаасаа хүлээлттэй байсан. Одоо ингээд Steph энэ үлрэл ингээд эн чинь юунаас гарчлаа шүү дээ. All NBA ямар нэгэн шагналуудаас авахаас ер нь бол өнгөрчлөө шүү дээ. Steph өнгөрлөө, LeBron өнгөрлөө. Эдний үе одоо ингээд ер нь бол өнгөрж ин тийм одоо шагнал авдаг, өрсөлддөг. Тэнгүүд Golden State Warriors баг би чамс чи одоо яг Golden State Warriors багийн менежер байсан бол яг одоо юунаас багаа эхлэх үү? Чамд нөхцлүүдийг чи хэлж өгөө заа. Лидер чинь хөгшөрсөн. Хоёр дахь лидер чинь гэмтэлтэй, дараа үлрэл тоглохгүй. За цалингийн зай чинь Kristaps Porzingis-аар суларж байгаа. Дасгалжуулагч чинь гэрээ дуусж байгаа. Чи багаа яаж эхлэх сэргэн босгож эхлэх вэ? Сэргэн босголт руу гэх юм бол мэдээж одоо сольж болох том гэрээнүүдээ сольно. Гэхдээ Stephen Curry-г бол сольно гэж бол бодохгүй байна. Гэхдээ Jimmy Butler-ыг сольно, Green-ийг сольно, өөр сольж болох юу вэ те? Өөр зүйтэй солиод байх юм байна. Яг Al Horford-ыг ямар нэгэн байдлаар сольдог ч юм. Тэгээд аль болох драфтын ирэх авч болох асетууд, залуу асетууд аваад хэрвээ яг цэргэн босголт руугаа орох юм бол Steve Curry-г сольсон солиог нэг ялгаа бол гарахгүй хаа. Steve Curry яг цалингаа аваад дахиад Warriors-тагаа ажил хийх юм бол аваад үлдэхэд бол нэг гимгүй болов. Тэртээ рүү одоо Steph-тэй аврагын төлөө үзнэ гэж байхгүй юм чинь. Тэгээд одоо тэр олон юуны Янасын трейдэн ч юм уу хин нэгний трейдэнд одоо яах гэж байгаа зориулах гэдэг тэр пикүүд бол бүгдийг нь хадгалаад үлдсэн дэр. Тэр нь бол одоо ирэх бол нэр нь бол 3 4 5 жилдээ бол энэ баг аль болох олон драфт ирэхтэй л цаашаа үргэлжлүүлсэн дээр л гэж бодож штт. Надад нэг юм адын бодол орж ирээд байгаа. Ер нь бол энэ боловлын подкастыг үрж цохолгосон. Steve Kerr бүх цагийн түүхэнд хамгийн агуу дасгалжуулагчдын нэг мөнөөс юм уу? Маргаан байхгүй. Гэтэ шүү дээ. Тэр хоёр өөр баг дээр энийг баталж чадсан уу гэвэл би үгүй гэж хариулахаар байгаа байхгүй. Бүх агуу дасгалжуулагч нарыг харъя. За хамгийн сүүлийнхээс нь дуртай яваад Eric Spoelstra. Бүх цаг үед багийн солигддог тэр баг болгоныг барьж чаддаг. 2 өөр 3 өөр багтай одоо юу гэдэг. За болоо 2 өөр багтай финалд гараад ирсэн. Өөргөө батлан харуулсан. Агуу дасгалжуулагч Phil Jackson, Chicago Bulls-тэй, дараа нь Shaquille O'Neal-ийн Lakers-тэй, дараа нь Kobe Bryant-ийн Lakers-тэй 3 өөр 10-д одоо өөрийгөө харуулсан. Greg Popovich 3-10-д ингээд өөрийгөө хувьсаад ингээд харуулсан. Ингээд харангууд агуу дасгалжуулагч нар бүгд өөрийгөө ямар нэгэн баг дээр ингээд өссөн бол ямар нэгэн өөр челленж дээр харуулсан. Би бол Steve Kerr-ийг Stephen Curry-гаас өөрөөр бол хараагүй байгаа шин. Яг энэ Stephen Curry-гаас өөр систем дээр Steve Kerr ажиллаж чадах юм уу? Өөр багийг удирдах чадах юм уу? Олимпик бол Олимп дээр яасан. Чигшог дээр яасан гэж үү? Тэр Stephen баг байсан шүү дээ. LeBron-ыг биш гэж юу? Stephen баг. Stephen бүх юм шийдэл дуусгах юм шүү дээ. Steph зөрөөсөн л баг байсан юм шүү дээ.
Гөө зүгээр Олимпик тач бол бас хүмүүсийг баргалдуулах сэдв баг. оо хамаагүй. Би бол тэгж бодож байна. Одоо Эрик Спойстро жишээ нь шгшог дээр аваад сая шгшог дээр явсан бол Стефиг тэгж тоглохгүй шүү дээ. Стив Кэр юусэн учраас л ер нь бол нөгөө нэг Стефт зориулсан юм бас гаргасан шүү дээ. Тэр бол нөгөө нэг дасгалжуулагч өөрийнх нь дасгалжуулагч ажиллаж байгаагийн давуу тал угаасаа тоглогчдод гардаг. Грег Попович ажиллаж байхдаа Дерек Вайтыг шгшогт аваад явж лээсэн. Тэгтэл Дерек Вайтаас илүү сайн тоглож зөндөөлсөн шүү дээ юм сте. Гэх мэтчлэн юм нөгөө дасгалжуулагчийн давуу тал угаасаа гардаг. Тэгээ би болохоор NBA-д өөр ямар нэг баг дээр ч юм уу эсвэл өөр бүрэлдэхүүн дээр Стив Кэрийг хармаар байгаа байхгүй. Одоо бүр ингээд түүхэндх хамгийн агуу 5-1 юм а гэдгийг одоо чинь батлах хэрэгтэй шүү дээ. Тэрс агуу Golden State Warriors баг Стив Кэрийн баг мөн энтэй хинч марахгүй. Стив Кэр бүх цагийн түүхэнд үлдэх хамгийн шилдэг дасгалжуулагч тийм нэг мөн үү биш үү гэдэг асуулт надад гарч ирээд байгаа болохоор би энэ үйлрэл Стив Кэрийн гэрийг дуусгаад хоёр тишээс салаад Golden State Warriors баг ингээд сэргээн босолт руугаа Стив Кэрийг хаснаар ч яг сайн сайхан хүсээд явуулснаар эхлээд тэгээд Стефийн одоо нөгөө үүдэлтийн үйлрэлүүдийг ингээд хийж өгөөд тэндээс сэргээн босголтоо ингэж давхар яваад гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл би бол аль хэдийн харчаад байгаа байхгүй. Жимми Батлерыг гэмтснээс хойш бүр их болчиход байгаа. Тэгээ би магадгүй энийг хүсээд байгаа учраас Стив Кэрийг ингэчээсэ гэж бодоод ижиж болох юм. Яг би зүгээр ингэ миний бодлоор ингэж бодоод байгаа байхгүй. Тэгтээ тэргүй Стефийн сизон ингэж эргэжил дуусаад цаашаа одоо юу гэдэг туурмуур хийгээд явна. Тэгээд Golden State Warriors буцаад сэргэн босголтод орно гэх юм бол Стив Кэрээс угаасаа нэг хүлээлт байхгүй болчихно үстэй. Тэгээд Стив Кэртэй байсан ч байгаагүй ч юм нь Warriors сэргэн босголт руугаа л орно шүү дээ. Хэрвээ Стеф дээр ондоо хүн нэм авчираад одоо нөгөө мөрөөдөөдсөн Янас авчираад тэгэнгүүтээ дахиад дайрна гэх юм бол ондоо асуудал болох л та. Тэгэхээр энэ зуны юунаас бас харах гэдэг нь те. Чөлөөтэйгэнтэй. Энэ зун ер нь бол Warriors яахаас хамаарах. Гэтэ Warriors одоо Янасыг авчираад ер нь асуудал шийдэхгүй болов л гэж бодоод байгаа шүү дээ. Одоо энэ West-ийн багуудыг харахаар ер нь бол ямар ч зай байхгүй болчиход байгаа юм шиг санагдаад байна л да. Харин Стеф ондоо газар руу явуул гэсэн юунда би одоо л итгэлтэй л байгаа шүү. Ондооны газар руу явуул дахиад нэг аварга авч болох юм даа л гэж бодож байгаа шүү. Наадхан дээр чинь комент хэлж чадахгүй байгаа юм аа. Гэтэ би бол Стефиг явж байгаагаар төсөөлж чадахгүй байгаа юм. Солигдож байгаагаар ч юм уу те. Өөр багт очиод аваргын төлөө өөр багт очих юм бол аваргын төлөө өрсөлдөж болох үс гэж харж байгаа ч гэсэн Стефи Golden State Warriors багаас явж байгаагаар бол төсөөлж чадахгүй байна. Явж байгаагаар төсөөлж чаддаг. Явж байгаагаар гэж юу эсвэл хин нэгэн ер нь бол ингэж багаас олоод авраг авч байгаад ер нь бол тийм онц биш гэж юу? Стеф явж байгаагаар төсөөлж чадахгүй. Стеф Warriors табаг юутай үнцэнтэй бод тэ. Чи яг энэ нөгөө Chase Center-т ороод яг тэр ингээ Стефийн тэр ордныг ингэж те ингэж нураадаг, давлгаалуулдаг тэр нөгөө нэг юм би ч яг нэг тийм нэг базар шотн дээр ордонд байж таарсан. Хүүтэй гамд үзэж таарсан. Тэгээд би бүр тэрэнд ингээд сагсан бөмбөгөөс авч болох маш гоё кайфыг мэдэрч ирсэн байхгүй. Тийм тоглогчийг Golden State Warriors баг сольж явуулна гэж бол тэр мэдрэмжийг мэдэрсэн би бол бодохгүй байна. Дуусна хамт байх. Яа дахиад нэг авраг авчаасаа л гэж бодоод байгаа шүү. Дасгалжуулагчтай холбоотой яриагаа Калифорни мужаар үргэлжлүүлээ. Калифорни мужийн Los Angeles Lakers баг өнгөрсөн өдрүүдэд хамгийн hot сэдвүүдийн нэг байлаа. Тэгэд Sacramento Kings-ийг хожих хүртэл ер нь бол 3 дараалан хожигдсон. 3 дараалан хожигдохдоо Phoenix Suns, Orlando Magic гэдэг ер нь бол бараг л төрүүлээд хожсон юм багуудаа хожигдож одоо
нэгсэн дуулан шуугаа нэг тарилаа гэхүү. Тэгэд хамгийн гол нь талбайн гадна талбайн дотор талд аль-алинд нь болохгүй байгаа асуудлуудыг байна гэдгийг өнгөрсөн өдрүүдэд Америкийн хэвлэл мэдээллийнхэн хангалттай ярьлаа. Тэгээ од битүүрийн зүгээс ч гэсэн хэрв зээлэг 4 дараалал хожигдчих юм бол 7 хоногийн дундуур энэ midweek report хийя гэжсэн боловч Lakers-ийн хожигдлын цувралаар нь 3 дээр зогслоо. Гэхдээ одоо ярих цаг нь ирсэн байна. Яг юу болоод байна одоо Lakers-т? Хэвлэл мэдээллийнхэн бол сая бүх төрлөөр задлж үзлээ шүү дээ. Хиний бурууг нь хайх гэж үзлээ. Юу болоод байгааг болж үзлээ. Ер нь юу нь болохоо байж өгөөж анализ хийж үзлээ. Нэвтрүүлэг болгоны талаар ярилцлаа шүү дээ. Цаг хугацааг ухраагаад хоёлын үзгүй. 10 дугаар сард л буцаад нэг очих уу? Яг одоо. Warriors season-ийн хамгийн ихний тоглолтын дараа Warriors тожигдоход хоёлыг юу ярьчлаа. Тэр зүйл юу ч өөрчлөгдсөн юм шүү дээ. Яг тэгэхэд яг энэ бүгдийг ярьсан шүү дээ. Хин талбай дээр хинтэй байхаараа ашигтай байгаа тань. Хин нэмэгдгээрээ ашиггүй байгаа тань гэдгийг энэ 7 хоног жингаа Америкийн хэвлэл мэдээлэл ярьж тэрийг хоёлаа аль 10 сард ярьсан шүү дээ. Тэр бол октоорчлөгцөнгөө. Бас нэг зүгээр бас нэг юм байна. Уусаа бит хоёр бас эхлэхдээ нэг хитэ хожил ингээл явахтан за энэ ингээд жоохон хөөсрөөд байна. Энэ бол тэ юу гэдэг бод тожлууд биш байна. Хамгаалахгүй байгаа болохоор чанартаа санагдахгүй байна гэдэгээс харин тэ 2 дугаар байранд явц 2 3 дээр явц. Тэг энэ одоо нөгөө хөөс нь бол хагарчлаа. Тэгэл бодит баталтай үрцэж зүгээр нэг юм нөгөө тооцоолоос одоо бишээ тооцоолд ороогүй нэг юмнууд гарч ирж байгаа нь одоо ингээд хувцсал хөрөний юугүй байдал гарч ирж байна. Одоо DeAndre Ayton-гээс ахгуулаад JJ Redick-гээс ахгуулаад ер нь бол янз бүрийн асуудлууд гарч эхэлж штэ. Уусаа нөгөө хожиж байгаа тохиолдолд бол асуудал харагддаггүй. Хожигдоод ирэхээр яг ингэ асуудал гарч ирдэг штэ. Одоо яг тэрнтэй л нүд. Тэгэд Boston Celtics-тэй хийсэн тоглолтын дараа өмнөх дугаарыг хойлоо хийжсэн тэр тоглолтын дээр ийм Lakers-ийн хамгийн хичээх хэвээр тоглолтын дээр Lakers-ийн тоглогчид хичээсэнгүй гэж шүүмжсэний араас Orlando Magic багт нэг оногоор хожигдсан. Тэр тоглолтын төгсгөлийн тэр тактик хөлбөр юу байсан бэ? Phoenix Suns багт бас 3 оногоор хожигдсан. За тэр бол бас нэг юуг бодох юм бол бас шидэд алдсан гэхүү хөлбөр яваад алдсан гээ да. Orlando Magic болох юм бол тэр нөхцөлд арай ясгүй эсвэл. Тэгээ ер нь бол Phoenix Suns ямар бүрэлдэхүүнтэй тоглож байгаа бол тэр нөхцөл дээрээс хүрэх өсгөө баг байсан байхгүй. Тэгээ ингээд сая Golden State Warriors багийг хоцсон тоглолтын хоцсон л доо. Golden State Warriors багийг 28 оноор хоцсон. Гэхдээ энэ тоглолтын үеэр тэр бичлэг бидэнд байгаа юу? Үзүүлж болох уу? За тэр бичлэгийг үзээд яриагаа өргөжлүүлээ те. За энэ бол үзэгчийн бичлэг. Тийм учраас Luka Doncic-ийг солилцоогоор суулгаж байгаа. LeBron James орж байгаа. За Luka суух үед маш дурамчхан байгааг хараад LeBron ч гэсэн цээж рүү зогсож байгааз тийм. За энэ дээрс JJ Redick-тэй ерөөс юм ярихыг хүсэхгүй байгаа байхгүй. Тэгээ JJ Redick рүү нэг юм хэлж байгаа. Redick буцаж ирээд буцаар нэг юм хэлчихэж байгаа. Тийм. Тэгээ хойноос нь хэрүүлэх гээд очиж байгааз. Энэ дэр Vanderbilt босоогүй бол тий. Юу болох байсан бэ? Энэ дэр Vanderbilt босоогүй байсан бол бүр л эвгүй байдалтай дүр зур харагдах гэдэг чинь тийм үү? За Luka хойноос нь гүйжчээд явж очиод тэгээд энэ хоёр хэрэлдэнэ гэдэг бол Golden State Warriors Sacramento Kings хоёрын хожлыг аваа хийчээ. Энэ хоёр бол угаасаа одоо нэг нь бүр түрүү ярьсан нөгөө бүх бод тоглогч нар алдсан, ур чадвар алдсан. Нөгөөх нь угаасаа сүрцэн одоо буруу шаар явж байгаа. Завь нөгөө далаа дээр завь ингэж хүйдэг болдог. Sacramento Kings чи ингэж буруу тийшээ ингэж хөвж яваа гоцохгүй. Тийм болохоор Sacramento Kings-ийн хожлыг ерөөсө тооцохгүй. Гэхдээ ямар тохиолдолд
багийнх нь од тоглогч, дасгалжуулагч хоёр талбай дээр ингэж муудалцсан юм бэ? Од ямар тохиолдолд? Би Энэ юу хэлэх хэлэх вэ? Энэ би нэг хүлэн зөвшөөрөхгүй тохиолдолд. Яг зүгээр иймэрхүү бүр байж болохгүй юм болоод байгаа бол биш. Байх юм байна. Гэтэ тэрэн дээр одоо хоёр тал хоёулаа яаж би энийг цааш одоо юу гэдэг цааш энэ байдлыг яаж үргэлжлүүлж авч явах вэ гэдэг нь. Одоо чинь Антони Эдвардс гэсэн хэд хоногийн өмнө баг коучийнхоо нүүрлөө орлоод л штэ. Юу ч шээ тэ. Стив Кер, Draymond Green хоёр хичнээн удаа модалж байсан л тэ. Тэгэл энэ байдлуудыг ингээ хараад хахаар зүгээр яг нэг огт байдгүй юм бол биш. Иймэрхүү маргалдах янз бүрийн хүмүүс бас байх бах. Гэхдээ зүгээр энэ зүйл нь буцаад даймжраад бусадтай нөлөөлөх үү, багийн уур амьсгал нөлөөлөх үү гэдэг л байна. Одоогийн байдлаар бол миний энэ байдал бол аль хэдийн нөлөөлсөн. Ер нь бол хуц салхи өрөөнд би нэг хүлэн зөвшөөрөхгүй нэлээд хэдэн хүмүүс дотор байгаа болов уу гэж би бодоод байгаа шүү дээ. Дэндрэйт нь тэд нар намайг Клинт Капелла болгох гээд байна гэж хэлсэн. Би Клинт Капелла биш ээ гэж. Тэд нар гэдэг бол өрсөлдөгч нар нүш өөрийн багийнхаа тоглогч нарыг хэлсэн. Өөрийн багийнхныг хэлсэн. Тэгээд тэр Phoenix Suns хожигдж байгаа тоглолтын үеэр сэлгээнд сууж байгаа байдлыг харахад тэнд угаасаа нэг зүйл байхгүй байгаа нь хажиглагдчихтэй. Багийн уур амьсгал, багийн нэгдмэл байдал. Сагсан бөмбөгийг сонирхчийн төвшөнд ч бай. Найз нөхдийн хоорондын тэмцээнч бай. Дээдлийн төвшөнд ч би бол стандараа Монгол байж болох бүх сагсан бөмбөгийн туршлагуудыг харсан. Тэрэн дээр багийн ойлголцол гэж байдаг бол хичнээн мундаг бүрэлдэхүүн байгаад хождгүн байлаа гэдгийг бол би дээдлийн туршлага дээрээс бол олж харсан. Миний хамт ажиллаж исэн туршлага дээрээс. Тэг би бол одоо яг тэр нөхцөл байдлыг би Lakers дээрээс хараад байгаа байхгүй. Тэн чинь юу ийм тохиолдолд яадаг вэ гэхээр дасгалжуулагч явдаг нь хамгийн түрүүнд хийгддэг жам ёсны зүйл байхгүй. Яг энэ зүүн LeBron James явах л байх л да. LeBron-ыг Lakers үдэж өгөх байх л да. Өмнөх дугаар дээрсэн гэрээ өгөө. Гэхдээ одоо ийм байдал байвал LeBron гэрээ өгнө гэдэг чинь Лукаг алдах эрсдлийг давхар үүсгэн штэ. Тэгэхээр LeBron James явлаа гэж бодоход JJ Redick-тэй үлдээд яах вэ гэдэг чинь хэрвээ энэ байдлаараа Luka Doncic JJ Redick хоёр ойлголцохгүй бол Redick-ийн ажил энэ улирлаар дуусгах болж магадгүй л харагдаж байна. Саяны үйлдэл бол хэтэрхий эрт сүржгэн чинь гэж болно. Үгүй тийм. Гэхдээ энэ зөвхөн саяны үйлдэлээр биш байхгүй. Миний харж байгаа JJ Redick аль хэдийн официалхөрөг алдсан. JJ Redick саяны тоглолтуудаар гаргасан тэр хамгаалтын 5 сүүлийн тоглолтод хэрэгжүүлсэн хувилбар тэр бүх юм дээр руки тасгалжуулагч ер нь ийм байдаг юм байна да гэдгийг л харуулсан. Тэгэхээр яг одоо Lakers ямар тасгалжуулагч хэрэгтэй вэ гэхээр Luka Doncic хамгийн гол нь өмнө финал шалгараа үзсэн байхгүй. Үзээгүй яваад байгаа бол яа гэсэн. Гэтэл үзсэн өөрт нь юу хэрэгтэй мэдэрсэн ямар хамтрагчд байвал Luka Doncic амжилт хүрдгийг гаргаад өгсөн бэлэн библ байж хахад тэр библийг дагаж явж чадахгүй байгаа дасгалжуулагч байна гэхэр чинь би ойлгож байна. JJ Redick ажил маш хэцүү. Өөр нэгдүгээр тасгалжуулагчийн туршлага байхгүй. Хоёрдугаар LeBron James гэдэг хүнтэй хамт тоглоно гэдэг чинь. Гэхдээ LeBron James хэдийгээр 41 нас хүрсэн ч бай, Luka Doncic хэдийгээр хамгаалтгүй ч бай. Энэ баг ямар нэгэн тийм хувилбартай байлдаа ядаж. Ямар нэгэн одоо юу гэдэг нэг амин сүнс байдаг шүү дээ нэг багийн. Lakers-ийн одоо яг амин одоо жишээ нь Lakers одоо энэ үйлрлийн Lakers багийг за ингээд плей-офф ихний шатнаас мултраа дууслаа гэж бодоход чи юугаар дурсах вэ? Энэ бол драмагаар дурсдаг юм бол одоо юуг нь дурсах вэ тийм ээ. Гэхдээ юу ч дуусах юм байхгүй гоостэй. Гэтэл нөгөө нэг хожигдсан ч гэсэн мултарсан гэсэн яа тэр үйлрлийн баг үнэхээр гоё шүү. Өстө нэг жоохон тим байсан бол гэж нэг сагсан мөмөгч дурсахад эргээгээд нэг юмнууд байдаг шүү. Энэ үйлрлийн Lakers-ээс дурсах юм юу ч үлдэхгүй. Юу ч үлдэхгүй. Яг л дурсаад юм юу ч байхгүй. Би Phoenix Suns-тай Lakers-ыг тоглож байгааг харахад бол шүү дээ те. Дасгалжуулагч ч байна уу, тоглогч нар ч байна уу,
хинч байна хамаагүй ерөөсөө энэ үйлрлийг одоо ингэж байгаа дарааг хурдан дуусгая гэсэн л хүмүүс шиг тоглож байгаа юм шиг санагдсан. Яаж дахиад нэг сар тоглоно ч гэдэг нэг ял үрцэн хүмүүс байдаг ш нэг дургууд хүчгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ тий. Нэг дургу юм хий заавал албатай заавал хийх ёстой гэхдээ дургу юм хийж байгаа юм шиг л санагдсан. Тэгээд ер нь бол угаасаа бүх төлөвлөгөө бүх юм энэ жилээр дуусаад дараа жил бүх юм шинээр эхэлж байгаа болохоор угаасаа бүх хүнээсээ сэтгэл зүйн угаасаа энэ сизон хурдан дуусаасаа гэсэн байдалтай байгаа юм шиг санагдсан. Тэгээд би тэгээд нэг асуулт Facebook дээр бичсэн. Аа. Бүх юм энэ зунд дуусаад шинээр эхлэх гэж байгаа гэж юу их шинээр эхлэх гэж байгаа? Одоо энэ биш. Одоо Brian Windhorst айгу зөв юу хэлсэн бэлээ. Яг зөв гаргалгаа гаргаж хэлсэн бэлээ. Одоо биш тэ яг одоо энэ жил хийж байгаа зүйл болоо шүү дээ тэ. Энэ жил түрүү жилийн сүүлд хийж байгаа зүйл болоо шүү дээ тэ. LeBron James, Anthony Edwards гэдэг дээр босгосон тэр багийг одоо эхнээс нь хөвөөд дуусгаж байгаа. Одоо юм утас ингээ хөвдөг шүү дээ. Хөвөөд ингээ дуусгаад одоо энэ жилээр ингээ дуусна. LeBron-ы гэрээд ингээ дуусаад энэ хоёр дээр хичнээн Лука ирсэн ч гэсэн AD LeBron дээр босгосон баг одоо хүртэл байгаад байгаа байхгүй. Одоо чинь рүү ач юм уу өөр хинч байдیں۔ Тэ нөгөө тойрсон хүмүүс нь. Тэгэнгүүт ирэх жил жинхнээсээ Лука дээр тойрсон хүмүүс авчирнаа гэж байгаа байхгүй. Make sense. Тэгэхээр одоо угаасаа LeBron дээр AD дээр юу яасан одоо тэр багийг одоо ингээд дуусгавар нь энэ жил дуусч байгаа байхгүй. Тэрэн дээр JJ Redick ч юм уу орж байгаа ч юм билүү бид мэдэхгүй шүү дээ. Угаасаа эн чин Лукагийн трейднээс өмнө JJ Redick-ийг авсан. Тэгээ JJ Redick-ийг яагаад нэг жилийн дараа сунгацсан бэ гэсэн чинь бас нэг юм үнцэг гарч ирсэн би зүгээр тэрийг үнэ удлааг юм мэдэхгүй байна. Jimmy Bass юу яхаас өмнө бага зархаас өмнө ер нь бол баг хүчин зүтгэжсэн ажиллаж исэн бүх хүмүүсээ ер нь жоохон тэкэрсэн байна. Мөнгө өгсөн байна. Одоо угаасаа ингээд те 10 тэрбумын баярыг хийж штэ. Ер нь тэрэн дээр л ер нь бол тэкэрлээд JJ Redick-ийг сунгацсан гэж байна. Тэгээд заавал ирэх жил авч үлдэх хүмүүсийн тоонд бол JJ Redick байхгүй л гэж л. Хүмүүсээ харж байгаа. Redick-ийн буруу биш байж болно. Магадгүй LeBron одоо идвийн LeBron биш болсон үнэн. DeAndre Ayton бол харагддгаасаа жинхэнэ хог новш тоглогч гэдэг нь үнэн. Gary Payton 3 довтлогоо дараалаад доороос алддаг тийм түүний тоглогч NBA-дэг DeAndre Ayton-аас өөр бол байхгүй. Самбарын хамгаалт хойно ингээд нуурчаар уртлын хамгаалагч нар хойшоо санаа тавих. Гүг уртлын хамгаалагч нар нь ч ер нь тэгээд LeBron Luka хоёр байгаа шүү дээ. Хойно хоёр хамгийн дуу ингээд одоо жишээ нь AD ч юм уу те. Хойно ингээд батараад одоо нэг хамгаалагч байх юм бол одоо тулж авч болж байгаа байхгүй. Тэ. Хэрвээ тойроод нав ингээд одоо юу гэдэг драфиг нав ингээд гарчих юм бол хойно нэг хүн байгаа тэгээд итгэл төгс ингээд тулж хамгаалж болж байгаа байхгүй. Тэгэхгүй би энэ хүн алдчихвал тэр хойно бүтэхгүй нөхөр байгаа гэх юм бол зай өгөл байсаргаа шийдүүлж байна үстэй тий. Ер нь бол яг тийм одоо юу гэдэг будагтай талбайн тийм хамгаалагч энэ дэр байхгүй нь бас хамгийн том проблем ихлэл. Тэгээд DeAndre Ayton яг тэр ажлыг хийж чадахгүй байгаа. Тэгээ биш үү те. Намайг ингээ Clint Capella болох гэдэг нэг хэрвээ шүү дээ те. DeAndre Ayton Clint Capella шиг тоглолдог байх юм бол энэ хүн дахиад 10 жил энэ лигт амар юутай тоглон заяа. Үнцэнтэй тоглон заяа. Одоо хэрвээ ийм ярьж явах юм бол мэдгүй 2-3 жилийн дараа энэ DeAndre Ayton гэдэг хүн энэ NBA-д үлдэхгүй байх. Ер нь яг ийм одоо төвийн тоглогч нар ялангуяа ийм алдаанууд гардаг. Dwight Howard ч гэсэн тэгжсэн шүү дээ. Намайг ингээд юу яах гэдэг нь зүгээр баг rebound хийгээд тэгээ блок хийх гэж л ашиглаад байна. Би баг одмод гээл Lakers-ээс явсан. Тэгээ сүүлдээ юу болоод NBA-гээс баг гарангаал алдаа байсан. Тэ. Гүг NBA-гээс одоо ч байхгүй л ханалтаа байсан. Гүг яг л замдлан Lakers-ээс хойш дараа нэг актер явууг шүү дээ. Rockets 1-2 жил гайгүй тоглосноо тэгэл. Тийм гэхдээ бүр нэг ид үеийн Dwight-ийг яриад байна тий. Тий.
Яг тийм алдааг одоо DeAndre Ayton давтах гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Бид ингэж бодоод байхгүй. Магадгүй Gigi Redick сайн тасгалж болгож байгаа. Магадгүй бүр ирээдүйд сайн шилдэг тасгалж болгож болох байх. Магадгүй LeBron James бидний бодож байгаа шиг тийм их хөшөөг байх. Магадгүй DeAndre Ayton бидний бодож байгаагаас арай илүү хамгаалагч байх. Магадгүй одоо юу гэдэг Jared Vanderbilt бидний бодож байгаагаас илүү сайн шиддэгч байх. Ер нь магадгүй ерөөсөө л нэг баг байгаад амжилтанд хүрэхгүй хүмүүс л хамтдаа болчих. Ерөөсөө буруу Яг зөв. Буруу цагтаа буруу үедээ л хамтрагч болчих. Тэрнээс хэн нэгнийх нь буруу гэж хэлэхээр үнэхээр хэцүү байна. 41 настай LeBron James буруу хэцүү байна. 27 нас хүртлээр яг энэ арга барилаараа тоглож аваад финалд гараад ирсэн Лукад буруу хэцүү байна. Дасгалжуулагч болоод 2 дахь жилдээ ажиллаж байгаа энэ их дарамтны дунд ажиллаж байгаа Gigi Redick буруу хэцүү байна. DeAndre Ayton үе сайн тоглоод үе муу тоглож байгаа. Сайн тоглолтыг нь авчих гээд хахад авчижгүй мэдгүй одоо Ayton бас бурууг байж болно ш. Түнд үнэхээр бөмбөг очихгүй байж болно ш тэ. Гараанд гарахаараа сайн тоглолтгүй. Сайн тоглолтыг сэлгийн тоглохоор муу тоглолцдог тоглогч нар одоо шинэ ингээд зүгээр л хамт байж болохгүй үедээ л болохгүй цаг үедээ л энэ Lakers-ийн тоглогч нар хамт байчих. Тэрнээс магадгүй энэ жил эх жил Cleveland-д очиод LeBron James, James Harden, Donovan Mitchell 3 финалд гараад ирэхийг үгүйсэхгүй шүү дээ. Тийм үстэй. Магадгүй Gigi Redick эх хүлрэлд Luka Doncic-ыг дасгалжуулагчаад финалд гараад ирэхийг үгүйсэхгүй. Тэгэхээр зүгээр л энэ үйлрэл үнэхээр буруу цаг үедээ л хамт байчих. Тэрнээс өөрчтөө юу гэх. Тэгээд энэ үйлрэлийн Lakers-ээс хүлээлт бол миний хувьд бол дууссан. Гэхдээ эцэг мөч хүртэл дэмжиж үзнэ. Эцэг мөч би бол гомдолтой. Би бол гомдолтой шүү. Яг л сагсан яг энэ нөхцөл байдлыг за хэдэл. Би энэ нөхцөл байдлыг эхний геймийн дараа л ийм юм болно гэдгийг хэлчихэд зөндөө хараалгуулсан да. Жохо гомдолтой шүү. Өөс тийм л байгаа. Юу ч өөрчлөгдөхгүй өөс. Тийм. Тэгээд уусаа бид нар энэ киног ба штэ те. Яг түрүү жилийн Timberwolves-тэй тоглосон эхний плей-оффын эхний series дээр бид нар харцсан. Тэгээ энэ жил дахиад бүтэн жил үзлээ. Яг хэвэр байх хэвээр. Яг энэ кино одоо энэ үлрэлээр дуусаасаа л гэж залбирч байна да. Одоо Lakers 6 дугаар барьаар ингэж явж байгаад за плей-ин руу унаад ч юм эсвэл 6-аар ингэ плей-оффт гарлаа гэж бодъё л доо. Плей-оффт одоо чинийхэр яах вэ? Эхний раунд exit шүү дээ. Тэгэл хинтэж тоглосон ер нь бол эхний раундаар л байх болох. Яа тэгэхээр дефенс байхгүй. Дефенс хождог плей-оффт. Дефенс байхгүй. Бараг түрүү жилийн дефенс арай илүү өссөн шүү. Одоо энэ жил бүр байхгүй. Ардын энэ тийм л муу төв юм байна. Зүгээр Anthony Davis гэдэг нэрийг аваач. Anthony Davis-ийн довтлохыг аваач. Anthony Davis-ийн хамгаалтын мэдрэмж хойноос юм Lakers-ийн хамгаалт одоо юм байхгүй шүү дээ. Дэлгэх аа. Тэгэхээр хамгаалт гэдэг нь Marcus Smart сая би нэг Instagram дээр явжсэн нэг 3 довтлохыг дараалаад харсан. Marcus Smart бүр уучраа болох байж л шүү дээ хөрхий. Чи тийшээ яваачтай, чи ингээчтэй гээд тэгээд нөө заслаан дээр нь хамгийн гол нь гурван дээр нь DeAndre Ayton л байлаа л дээ. Marcus Smart яах учир ингэж чам тэр бичгийг үзэх хүмүүс баг санал. Эхнийх тэр нь ингээд switch хийж байгаа. Дараах тэр нь switch хийх юм баг гэсэн чинь DeAndre Ayton зүгээр үлдчихэж байгаа. Тэгэхээр нь дараах тэр нь хүн ч бодно өстой за ингээд switch хийсэн одоо ингээд switch хийхгүй за би тэгвэл яах юм бэ гэсэн чинь ингээд дахиад нөгөө эсрэг үйлдэл нь хийж байгаа байхгүй. Тэгээ 3 довтлогоон дээр дараалаад Marcus Smart-ыг DeAndre Ayton маллаа ичиж байгаа байхгүй. Баян хамтрагч хамгаалтан дээр. Тэгээ нөгөө баг тим зүйл дээр ойлголцохгүй гэдэг чинь Gigi Redick л буруу шүү дээ. Энэ багт одоо ямар ч тийм за систем уусаа суугааргүй л баг л та. Гэтэ ядаж нэг планта гарч ирнэ үстэй нэг багтаа тоглохдоо. За одоо энэ дээр ингэж тоглоо шүү. Бүгдэн дээр нь switch шүү. Эсвэл план бэг гейм планта гарч ирнэ үстэй. Тийм байхгүй. План бэг зүгээр л хамгаалтан дээр 3 дараалаад тэгж
паникт гарчна. Рейдик чинь аргаа бараад энэ Деандре Эйтнийг суулгаад байгаа штэ. Тэгээд арынх нь хүн гарч ирээд хамгаалт нь сайжрахгүй харч одоо өөр яалтаач үл нөгөө талаар бас өрөвдөхийн заримтай. За. Gamepoint podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay та найзаа ураад уриалсан найз урагдсан та хоёулаа урамшуул эзэн болох боломжтой. За мөн Social Pay-г ашиглаад та бүхэн Google Pay, Apple Pay-гээр гар утсаараа дэлхийн хаанч очоод Монгол улстай гар утсаанаасаа бүх төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байгаа шүү. Social Pay таны захин мэтвч. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа урийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа урих бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаанч хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Gamepoint podcast үргэлжилж байна. За өнөөдөр нэг тоглогч гимтлээсээ эргэж ирлээ. Энэ бол Milwaukee Bucks багийн бүх одод түүний тоглогч довтлогч Giannis Antetokounmpo гинт өглөө нь мэдээ гараад шууд оройн Boston Celtics-ийн эсрэг тоглолоо. Boston Celtics-ийн эсрэг тоглолтод ямар ч минутын хязгаарлалтгүй тоглосон боловч харамсалтай нь тоглолтын үр дүн эрт тодорсон. 3 дугаар үед ихэд 30 онооны зүр үүсцэн явж ялаа. Тэгээд Giannis Antetokounmpo бол хийдгээ хийсэн, статистикаар бол ганган байсан, дайрдгаараа дайрсан. Гэхдээ Milwaukee Bucks Boston Celtics-ийн хаанч хүрэхгүй гэдэг нь тоглолтын 3 дугаар үед л тодорхой болцсон байлаа. Milwaukee Bucks одоо плей-офф байтугай плей-иний гадна явж байгаа. Энэ үед яах гэж Giannis Antetokounmpo гимтлээсээ эргэж ирж байгаа юм бол юу бодож тоглож байгаа юм бол гэдэг нь надад сонирхолтой санагдсан. Яг энэ цаг үед 11 дөрөвөнд явж байгаа баг байхгүй. Тэгээд Giannis эргэж ирэнгүүт шууд дээшээ 18-8-гаа явчихаар баг биш байж Giannis юуны төлөө ингэж тоглоод байгаа юм бол Бас яг Giannis. Тэгээд дээрэс нь бас нэг хүн surprise одоо return хийж байгаа шүү дээ. Тэр нь болохоор Washington Wizards багаас Trae Young. Бас яг гэж бодсон. Тэгээд миний бодлоор зүгээр ингэж бодсон. Сая юунаас хойш All-Star-аас хойш нэг зүйл айгүй хүчтэй яригдчихэж байгаа нь энэ олон баг танк хийж байгаа наа. Одоо NBA-гийн танк хийж байгаа нь бол хитэрлээ. Энэ одоо юу гэдэг өрсөлдөөнд айгүй нөлөөлж байна. Нэг талаар. Одоо нөгөө талаараа шүү дээ те. Яагаад ингэж NBA гинт энэ танкинд ингээ одоо хурц хандах болсон бэ гэсэн чинь бүх бооцооны компаниуд NBA руу ер нь бол юу яасан юм бэ? Гомдол гаргасан юм байна. Гомдол гаргаж байгаа юм байна. Одоо тэгээд ерөөсөө эдгээр чинь ингээд бас нэг ооз гаргаад ингээд хайчдаг тэгэнгүүт нөгөө баг нь хожиж явж ирсэн гинт хожигдоод ахаар чинь ер нь бол бооцооны компаниуд мөнгө алдаж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд уусаа тэгээд бооцооны компаниудтай NBA партнер болоо ажиллаж байгаа тэдрээс хувь авж байгаа болохоор энэ зүйл дээр ч гэсэн хариуцлагатай хандхаас арга байхгүй. Тэгээд Utah Jazz руу өөрсдийнхээ эмчийг явуулсан гэлөө тий. Тэр чинь баг нэг аудит явуулсан гэсэн. Санхүүгийн аудит оролдог шиг ер нь шалгалт хийх гэж байгаа юм л шүү. Үнэхээр эдгээр юунд ороод байна уу? Бэртээд байна уу? Surgery хийлгээд байна уу тий? Мистасл хийлгээд байна уу гэдгийг шалгах гэж байгаа юм шүү л. Тэрнээс уялдаалаад ер нь бол багууд одоо нөгөө тоглоулахгүйгээ хасцсан байсан хүмүүсээ одоо гинт нэр төргийн байдлаар л оруулж ирсэн юм шүү. За энэ ямар ч байсан тоглож байгаа гэсэн байдлаар. Түүнээс шууд нэг Milwaukee Bucks, Washington Wizards бол энэ улиралд хожоо тэгээ дээшээ байр ахиадах ямар ч шаардлага уусаа сонирхолж байхгүй байгаа гэж бодчихтой өөрсдөнд. Тийм шүү дээ. Драфтын ирэхүүд нь өөрсдөд нь байгаа багууд ч одоо аль болох олон хожигдсан дээр үстэй. Тэгж яхад чинь ирээ тоглолцдог сонирн байгаад байна. Тэгээд би бол одоо Giannis-ыг өөрөө ирэхэд зарлаад Giannis бол ер нь бүх одын тоглолтын үеэр л аль хэзээ гимтлээс эргэж ирэхэд бэлэн болцоо одоо баг эмчийн зөвшөөрлийг хүлээж ин гэдсэн шүү дээ. Тэгэхээр Giannis бол өнөөдөр шууд Boston Celtics-ийн эсрэг ирж тоглож байгаагаас харахад бол би окей энэ
хүмүүс ч нөгөө муу багаарс эхэлж минутын хязгаарлалтаар эхэлдэг бол Янас шууд ингээд тоглоод эхэлсэн харахад Янасын гэмтэл юу нь бол гайгүй байгаа юм байна да. Дайраад үзэж байгаа юм байна да гэж утсан. Гэхдээ 30 оноогоор хожигдоо сууж байгаа тэр төрөх бол нэг тийм дайраад үзэхэр төрөх бол байгаагүй. Тэгээд дайраад гол нь хайчих. Гол нь дайраад хайчих. Хайчих газар байх. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг л болох гэдэг шүү дээ. Тийм тэгээд эсвэл чиний хэлж байгаа шалтгаан үнэн байж болох та. Тэр Utah Jazz баг руу чинь нөгөө NBA өөрийнхөө эмчийг явуулдаг нь энэ баг гимтлээ худлаа зарлаад тоглогч нараа худлаа хамааргаад байна гэсэн. Тэгээд тэрнийг явсны араас хиний мэдээ гарсан шүү дээ. Лори Марккенны гимтлийн мэдээ тооцоолж ирснээс арай наан болж таарсан шүү ялтчгүй. Тэр чигээр дуусгачихсан чинь нөө. Тийм. Ялтчгүй наан болж таарсан. Тэгэхээр NBA тиймэрхүү зүйл тэр мэдж байгаа болол явуулсан баг. За тэр яг хөө Trae Young өнөөдөр талбайгаас хөөгдөнлээ талбай дээр Wizards-ийн өмсгөлдөө гараагүй байхдаа сэлгэнээс шүүгчтэй маргаж байгаа. Тэгээд талбайд гараагүй байхдаа Wizards-ийн тоглогчийн өөр өнөөдөр хөөгдсөн. Тэгээд энэ баасан гарагтлөө Trae Young бас анхны тоглолтоо хийсэн. Гэхдээ Trae Young бол ер нь бол нөгөө нэг гимтэл нь илаарчсан. За тэр хүртэл нэг жоохон формтой байх гэж юм эсвэл нөгөө нэг багтайгаа хамт байх гэж талбайд гарч байгаа болоо. Тэрнээс тоглолт болгонд бол оролцохгүй тодорхой үстэй. Янс харин тоглолт болгонд тоглоё гэж магадгүй шүү. Харин нэг тоглогч байсан. За энэ тоглогч би өнгөрсөн бүтэн өдөр гарчих болов гэж нэлээ их хүлээлээ. Гэхдээ гарсангүй. Гэхдээ энэ тоглогчийн талаар богино хэмжээний шорт докюментаринууд гараад эхэлсэн гэсэнтэй бод. Джейсон Тейтумын талаар. Тэгсэн. Түрүүний бүтэн өдөр өчигдөр гэсэн үг шүү дээ. Бостон Ньютон тоглолоо. Бостон Celtics 76. Тийм тэд тоглосон. Тэгээд уул нь бол тэр тоглолтын дээр эргэж ирэх юм болов уу гэж бодсон чинь эргэж ирээгүй. Гэхдээ Джейсон Тейтумын одоо нөгөө Акелсын ширмсөө гимтэйгээ тэгээ тэрнээс хойш идэж байгаа. Тэр ер нь процесс тэр юунаас хойш одоо бэртлээс хойшоо одоо мистасл хийлгэж байгаа. Тэр мистаслын дараа rehab хийж байгаа. Тэр талаар хийсэн баримтат кино гарч эхэлж байгаа юм лээ. Тэгээ тэрийг хэсэгчлэж гаргах юм байл NBC ингээд юугаар одоо 7 хоногор сая нэг Jordan-гийн нэг ярьцлагыг ингээд тастаж явуулсан шүү дээ. Сизны ихэнд тэгж гаргах юм шиг байл. Тэгээд ямар нэртэй quiet юу ч үлээ нэг тим нэртэй байсан шүү. Би тэгээд нэрийг сайн санахгүй байна. Тим одоо докюментари гаргасан. Тэгээд тэгэх гэж ер нь бол тэр нөгөө зүгээр regular schedule дэсэн national TV болгоцсон шүү дээ. Тэгсэн юм шиг байлаа шүү гэж ойлгосон. Тэгээд ESPN-ийн мэдээснээр өнгөрсөн 7 хоногоос эхлээд Джейсон Тейтум 5 эсрэг 5 бэлтгэлд оролцоод эхэлсэн. Тэгэхээр 5 эсрэг 5 бэлтгэл гэдэг бол гэмтлээс эргэрж байгаа тоглогчдын хамгийн сүүлийн давах хэвээр тэр нөгөө даваа бэлтгэлийн одоо босго байдаг. 5 эсрэг 5 бэлтгэлд оролцоод ер нь бол жигдэрсний дараа талбайд гарахад бэлэн болдог. Тэгэхээр NBA-гийн сэтгүүлч урт удаан хугацаанд ажиллаж байгаа Bill Simmons мэдээллийг цацсан. Бүх одоо гарч байгаа мэдээлэл өнцгүүд юу гэхээр Джейсон Тейтум энэ баасан гарагт Dallas Mavericks-ийг талбай дээр хүлээж авах тоглолтод оролцож магадгүй байна гэсэн юм мэдээ гарсан. Энээс өмнө юу гэж гарч ирсэн бэ гэхээр 3 дугаар сарын 1 юм уу 6-нд Джейсон Тейтум тоглоно гэж хэлсэн байхгүй юу? Нэгэн гэдэг нь өнгөрсөн нэм гараг 6 гэдэг нь ирэх баасан гараг байхгүй юу? Тэгэхээр 3 дугаар сарын 1 юм уу 6 Джейсон Тейтум гарч магадгүй гэдэг мэдээ гарч ирсний араас ингээд хэлж ийнэ гэхэд би ер нь бол Джейсон Тейтум энэ баасан гарагт талбай дээр гарчих болоо. Тэгээд Dallas Mavericks-ийн эсрэг гэдэг чинь нөгөө финалийн рематч шүү дээ, тийм. Хэдийгээр Лука Дончич авсан ч гэсэн. Тэгээд дээрэс нь Dallas Mavericks энэ жил ямар баг байгаалаа. Тэгэхээр Джейсон Тейтум бол илүү муу багийн эсрэг гэдэг юм уу? Таруу яваа багийн эсрэг гэмтлээсээ эргэж ирж зугуухнаар эхлэх тэр ритмээ бас хадгалж байгаа юм болов. Би бол сая нэгэнд гарчих байх гэж нэлээд горьцсон. Гэхдээ ямар том тоглолтоос эхэлж байна гэж бодсон чинь Dallas Mavericks гэхээр харин одоо бол үнэн сонсогч шүү гэж бодож байгаа шүү. Гэхдээ одоо дахиад гарахгүй болоод нэр юу гэхэд. Гэхдээ ямар ч байсан бүх шинж тэмдгүүд бүх гарч байгаа мэдээлэл Джейсон Тейтумын гэмтлээсээ эргэж ирэх хугацаа бол тунд өгсөн. Энэ 7 хоногт ер нь талбай дээр гарчих болоо да гэсэн юм хүлээлттэй байна да. Тий, тэгээд өөөсөө сая би тэгээ ингэж бодсон бас яагаад хойшлцсан. Яг магадгүй сая
ороод ирчих. Гэтэ хойшлуулсан байх. Яагаад тэгэхээр Boston Celtics чинь 3 дараалал хожижлоо шүү дээ. Тэгээд доорноос Нью-Йорк Никс нэг чөлөө, Cavs чөлөө нэг гээд ингээд ерөнхийдөө ингээд зай өгöd байгаа. Зай байгаад байгаа болохоор ер нь их яарахгүй байгаа даа болов гэж бодоод шүү дээ. Тэгээд байгаа байдал нь айгүй сайн байгаад байгаа болохоор Jason Tatum-ыг бас нэг яаруулж оруулж ирэхгүй болов гэж бодож чинь. Тэгээд ямар ч байсан плей-оффын өмнө нэг хөлнийхөө хурдыг буцаагаад авчихаар нэг хідэн тоглолт байхад бол ер нь бол Jason Tatum-д хангалттай шүү дээ. Boston Celtics ч гэсэн уусаа тийм муу биш болохоор. Тэгээд муу тооцоолоогүй. Boston Celtics-ийн хамгаалалт одоо сүүлийн 15 тоглолтод Boston Celtics-ийн хамгаалалт 2 дугаар өрөнд явж байгаа шүү дээ. Сүүлийн 15 тоглолтод гахалтай. Oklahoma City та нар 6-аар унтсан байгаа шүү дээ сүүлийн 15 тоглолтын хамгаалтаараа. Тэгээд дээрс нь Jaylen Brown юу яах вэ? MVP болох гэдэг шүү дээ. Тэг харин тий. Саяны юм тэр талаар удахгүй байна. Саяны асуултаас нэг зүйлс сүүлийн 15 тоглолтын хамгаалалт нь 1-р байранд ямар баг яваа вэ? Хамгаалт нь уу? Тий. Хамгаалтаараа сүүлийн 15 тоглолтод ямар баг 1-р байранд яваа? Өнгөрсөн дугаар дээр Boston гişэл болох юм. Boston 2-р өрөнд явж байгаа. Нэг OKC 6-р өрөнд явж байгаа. За. Өмнөх дугаар дээр хэлсэн шүү дээ. Charlotte илүү? New York Knicks. New York Knicks. Sorry. Яа, New York Knicks гэдэг баг. За тэр Jaylen Brown-ы яриа руу оръё. MVP-ийн өрсөлдөөнд орж ирээд шүү дээ. Энэ Jason Tatum эргийн ирэлтэнд яаж нөлөөлөх вэ? Jason Tatum эргийн ирэлтээр Boston Celtics юу нэг эхлээд ямар импакт үзүүлэх вэ? Яг мэдээ Jason Tatum-тэй Boston Celtics бол одоо байгаагаас илүү болно л гэж бодож чинь. Тэгээд ер нь бол плей-офф Jason Tatum-тэй Boston гэвэл Jason Tatum-тэй Boston л илүү гэж тарж тээ. Тэгээд угаасаа туршлага, скил бүх юм тэр хүнд байгаа. Тэгэхээр энэ багийг бол next level авчина. Энэ жил яг хөө Jason Tatum-гүйгээр Jaylen Brown юу яах гэж байгаа нь бас л нөгөө өмнө 2 жилийн өмнө хэрүүлээ дахиад өдөх юм бол гэж бодож штэ. Jason Tatum Finals MVP мөн үү биш үү гэдэг юг одоо дахиад бүр өрдүүлэх гэдэг штэ. Би болохоор ингэж асуусан шүү. Jason Tatum ирэхээр угаасаа Boston Celtics, Jason Tatum-ээс Celtics үү, Jason Tatum-гүй Celtics үү гэдэг асуултын хариулт нь ойлгомжтой. Гэхдээ ямарваа нэг юм том нөлөөтэй тоглогч, том мод тоглож гимтлээсээ эргэж ирэхээр яг одоо байгаа багийнхаа сагсан бөмбөгийг эвдэх нь бол зам байхгүй. Тэгэхээр яг одоо нэг Boston Celtics баг чинь Jaylen Brown, нэг Derek White хоёр тэгээд энэ Shireman, Hugo Gonzalez, Johnny Walsh, Luka Garza гэдэг бөмбөнд хөрөх юм багсан л та тий. Jordan Walsh уучлаарай. Jordan Walsh гэдэг энэ тоглогчд нар нэг юм юу яагаад байгаа шүү дээ. Хар ажил хийлгээд тийм учраас хамгаалт нь чинь элит 5 дотор ороод ирсэн шүү дээ. Уг нь бол хоёулаа өнгөрсөн жилүүдэд Joe Mazzulla чинь зүгээр л сайн довтлыг дасгалжуулагч юм байна. Ингээд довтлохоо л хийлгээд энэ 3 шийдүүлээд байна гэдсэн чинь энэ үлрэл тим бишээ сайн хамгаалт барьж чаддгийм байна гэдгээ харуулчлаа шүү дээ. Тэгэнгүүт энийг эвдэхүүл гэж асуугаад байгаа юм би. Тэрнээс Tatum-тэй Boston Celtics илүү гэдэг нь бол хэнд ч ойлгомжтой. За бас тэгж магадгүй шүү. Яг өдөө болтол ингээд яваад ирсэн нэг ритмийг алдагдуулах боломж магадгүй л байх. Гэхдээ зүгээр яг Jason Tatum орж ирэнгүүтээ одоо энэ олон одоо сэлгэнээс ч юм уу юунаас одоо хар ажил хийгээд тэр оноо аваад байгаа хүмүүсийн бөмбөнд хүрэх бөмбөний мэдл нь багасаад минут нь багасаад гэхдээ тэрийг Jason Tatum өөрсдөө чадвараар нөхөх болов уу гэж бодож шít. Тэгэхээр ямар ч нэг тодорхой хэмжээгээр эвдрэл гарна те. Уусаа гарахаас тэгин. Уусаа тэгээ гахаас байгаа байхгүй чи бодолтой. Jason Tatum ганцаараа орж ирээд 30 минут 30-аас дээш минут тоглоно гэж бодолтой. Тэгэнгүүт тэр олон хүмүүсээс ядчил нэг 5-5 минут тасгадсан юм байна. Тэгээд тасгадна үстэй те. Тэгээ Mazzulla дасгалжуулагч Nikola Vucevic-ийг авсан. Nikola Vucevic хамгаалт нь муу хүн шүү дээ тийм учраас нөгөө Vucevic бүр сэлгэнээс тоглуулад Nemas Kita
үлдээж байгаа байхгүй гараанда. Тэр ямар лаг залуу байдаг. Немаскита гэдэг залууг би бүр ялангуяа нөгөө Диандре Эйтэн хараад тэрийг харсан ч юм бүр тэр бүр ориг шак юм ааш. Тэгээд надад бол Немаскита шүү дээ. Зүгээр л Boston Celtics хүн байхгүй учраас тэгж тоглоод байгаа болохоос би бол өөр багт хаач тэгж тоглохгүй гэдэгт нь бол би бол үнэндээ тэр залуугийн замналыг тэр нөгөө Bobby Marks бичсэн байсан шүү дээ. Зааж хаана л. Энэ зөвхөн энэ жилч лөө. Хэд яагаад арай ч өгөөж юу яасан л. Зааж би тэрийг олох нь байна. Тий 21 онд андрафтаар орсон юм байна. Тэгээ 21 он 22 онд Сакраментод 2-way контракттай байж байгаад 23 онд waived болоод хасагдаад тэгээ Бостонд 23 онд 2-way контракттай байж байгаад тэгээд одоо яг жигэн контракт авчих юм байна шүү дээ. Харин тэгэхээр тим тоглогч одоо шак болж таарах уу боддоо. 24 онд 3 жилийн контракт гэсэн. Гэхдээ тэр чинь зүгээр л Boston Celtics-ийн төвийн байрал одоо ч хамгийн сул тал нь хിവэрэ байгаа. Никола Вучевичийг авсан ч хിവэрэ ба. Яг л хамгаалтал дээр. Довтлохын дээр Вучевич орсноор өчшөө илүү аюултай сонголттой болж байгаа. Энэ дээр Tatum нэмэгдэхээр Boston Celtics New York Knicks гэдэг дорнод бүсийн финалыг бол би тэсэн ядаа хүлээж байна. Тэгтээ зүгээр Немаскита сая 27-15 хийдэд хийцэн байгаа өчтөр. Өнөөдөр ч үлээ. Сая зүгээр л тэр юун дээр филд дээр ирсэн мэс. Зүгээр л тоглож байхгүй учраас л хийж байгаа байхгүй. Тэрнээс филд дээр л та. За яг Embiid тоглоогүй. Embiid тоглоогүй маа. Нөгөө талд нь Drummond нөгөө Mona гэхэд бас яг Keta-тай таарсан нөхдүүд байсан юм аа. Тэрнээс нэг тийм амар дэдэж уугаагүй. Окей. Boston Celtics-ийн плей-офф Boston Celtics-ийн сул тал угаасаа л төвөнд байрлал юм байна. Тэрнээс бусад бүх байрлал дээр Boston Celtics хангалттай, хамгаалалттай, оноо өгчтэй хангалттай шидэгчтэй. Ямар ч хэсэн Tatum эргэж ирэх гэж байгаа гэдэг бүр сонирхолтой байна. Тэгээд Tatum эргэж ирэх гэж байгаа үед New York Knicks сая San Antonio Spurs-ийг өчигдөр шүүрдэх нь чаашин зүгээр идэж уулаа да. Тэрстэй амар тоглолт болсон тий. New York Knicks одоо ингээ San Antonio Spurs-ыг өмнө нь юун дээр ингээ бас ингэж hodсон шүү дээ. Ой bubble гэж солирох гэж нөгөө энэ season tournament дээр finals дээр тийш хожоод New York Knicks чинь авраг нь болсон шүү дээ. Яг тэрнтэй адилхан дүр зураг харагдсан шүү. Гэхдээ энэ саяных сүүлийнх дээр бол хамгаалт бүр л эвгүй харагдж байлаа шүү New York Knicks. Нэрээ чиний хэлдгээр нэгт явж байгаа нь аргагүй юм шиг харагдсан. Тэр Хозе Алварадо тэр Жереми Саухан одоо нэг их ашиглахдаггүй ч гэсэн тэр хэрэг нь болсон үедээ хэрэг нь гарч ирж л таарна. Тэгэхээр яг одоо ингэ харж байхад New York Knicks шиг deep баг бол энэ байд алга байна. Тийм зузаан баг Окусигээс илүү ч гэж би бүр хэлмээр байна. Deep тал бүрэлдэхүүн зузаан тал дээр. Тэгэхээр New York Knicks баг энэ үлрэлт хэрвээ финал шалгарахгүй л бол энэ багийг тараасан дээр. Арай ийм баг бүрдүүлчихэд финал шалгарахгүй нэр болохгүй. Тэр үнэхээр болохгүй. Тэгэхээр энэ жилийн дорндын өрсөндөө маш гоё болно. Cleveland Cavaliers байна, тийм. Embiid тоглоод ингэчих юм бол Philadelphia бас ороод ирж болж байна. Detroit байна. Detroit нэгд яв баг штэ. Detroit-ыг дутуу үнэлээд байгаа ч гэсэн плей-оффт бол гоё сонирхолтой л дүрслэлтэн ямар ч байсан гарах. Boston Celtics, New York Knicks, Cleveland Cavaliers New York энэ жилийн дорндын өрсөлдөөн өрөндийнхөөс тутахааргүй гоё болох юм бэл. Би Charlotte-ыг 8-аар гаргаж Detroit-тэй эхний юу раунд тоглосон гэж бодоод байгаа шүү дээ. Хоёр залуу баг, хоёулаа experience-гүй баг яаж тоглоно. Тэр чиг нөгөө коллежийн саксофон биш гоё саксофон болж магадгүй ч санагдаад байгаа шүү. Тийм, тех ба. Тэр угаасаа тэгээсэй ч үлээ. Гоё саксофон болно гэдэгт бол итгэлтэй. Тэгээд өрнөдөд өчтөр болсон тоглолтуудаас харж байгаа энэ Denver Nuggets-ийн нэг өмнөх дугаар дээр би хоёул ярьсан шүү дээ. Denver Nuggets хамгаалт нь унчаад уучлаарай. Хамгаалт нь унчаад Aaron Gordon, Peyton Watson эргэж ирэхгүй бол ингээм хамгаалт нь унчаад өрсөлдөгчд анаа алдаад байна. Denver Nuggets яг л тийм шалтгаанаар хожигдоол байна. Хамгаалтаар маш их оноо алдаад байна.
сүүлийн 12 тоглолтод 8 нь очигдсан байсан уу, тийм. Тэр нагаас бүр 5 руу унчлаа шүү дээ. Тийм. Тэгээд надад зүгээр нэг санаа зовж байгаа юм нь Йокич ер нь л нэг сонирхол харагдаад байгаа юм да. Надаа. Арай л одоо өмнөх Йокич одоо доминант Йокич сүлийн үед нэг л харагдахгүй юм шиг санагдаад байна. Тэрэн дээр нэг юм асуудал байгаа гэсэн шүү. Бугуун гэмтэл байгаа гэсэн шүү. Йокичийн сүүлийн тоглолтуудад их бөмбөг алдаад байгаа нь тэр бугуун гэмтэлтэй ч холбоотой юм шиг үлээ шүү. Ер нь бол гэмтэлтэй тоглоод байгаа. Йокич ингэж зүтгүүлээд байгаа нь одоо зөв ч юм уу буруу ч юм уу. Өнөөдөр бас Юта Жаз эсрэг тоглож л байгаа харагдчихжээ л шүү, тий. Тэгээ би бол Йокичиг бол нэлээ нөөж байгаад оруулж ирэх болоо гэж бодсон чинь тэгээд шууд оруулаад ирсэн нь бас MVP-гийн юунд өрсөлдөөнд нэр нь яваад байгаа болохоор бас оруулаад ирсэн болоо гэж бодсон. Гэхдээ сүүл тоглосон OKC тоглолтын дээр нь бол Shea нэлээ илүү гэдгийг харуулчих шиг боллоо шүү. Гэхдээ Shea дээр Йокич дээр Вембеньяма Лука Дончич энэ чинь нөгөө 65 геймдээ тулчих гад тэрнээсээ давчих гад хэрвээ дахиад нэг хідэн гейм үнччихвэл те. Тэгээд тэрнээс хасагдчих юм бол харин хойноос нь Jaylen Brown орчих гээд байгаа. Магадлал айгүй өндөр байгаа даа шин. Тэгээ хоёлаа нэрээ нэг сэдв ярих гэж орхигдуулаад байгаа юм шин. Кевин Дурантай холбоотой. Тийм, тэр айгүй сонирхолтой сэдв байл шүү. Тэрийг хоёлаа ярьчаад биш болоо гэдэг. Юугаа подкаст юм. Тэр ер нь юу болоод байгаа? Кевин Дурантай холбоотой скандал нэг тийм ил тод биш хэрнээсээ маш их яригадаад байгаа шүү дээ. NBA-гийн ер нь бол одоо celebrity ч гэдэг юм уу? Алдартай хүмүүс донд ер нь бол нийгмийн сүлжээнд сошиал медиад нэлээд идэвхтэй байдаг хүмүүсийн нэг бол Кевин Дурант. Одоо тэр бол одоо юу гэдэг айгүй олон жилээр олон жишээгээр батлагдсан. Тэгээд зүгээр байж байгаа л нэг рандом нэг багтай Twitter-ээр хэрэлдсэн сууж идэг шүү дээ. Өөрийнхөө аккаунтнаас. Тэгээд 2017 онд билүү нууц аккаунттай байж тэр нь баригдаад яа нэг баг асуудал болж байсан шүү дээ. Чи нөгөө Westbrook-ийг ч OKC-гийн багийнхныгаа бахан доош нэгээд нэг тийм асуудал нь баригдчихсэн. Яг тэрнтэй адилхан сая All-Star-ийн үеэр нэг бахан скриншотууд задарсан нэг групп чатны. Тэгээ тэрэн дээр болохоор яг get high юучлаа нэг Twitter аккаунтнаас Kevin Durant-ийн burner аккаунт гэж задлаад тэгээд бичсэн юмнууд нь задлцсан. Тэгээд тэгсэн чинь яагаад тэр Kevin Durant-ийг гэдэг юм бэ гэхээр яг ингээд бичиж байгаа зүйлүүд нь шүү дээ тий. Яг Kevin Durant-ийн одоо Rockets тоглож байсан, Phoenix тоглож байсан юмнуудтай таймлайнуудтай яг таард юм байна. Хэлсэн зүйлүүдийнх нь. Тэгээд өөрийнхөө яг тэр нээсэн тэгээд өөрийнхөө жинхэнэ аккаунт дээр хийсэн зураг мурагнууд яг ингээд нэг өдрөөр ингээд яадаг, таардаг. Тэгээд тэр баахан скандал гараад баахан хүмүүсийн Kevin Durant-ийн тэр нөгөө юунд задарлаа гэсэн чинь тэр групп чат нь Kevin Durant-ийн нэг entertainment компани байд юм шүү дээ. Одоо Boardroom гэдэг нэг подкаст бас хийдэг шүү дээ. Цаад чинь нэг нэвтрүүлэг хийдэгтэй. Тэрэнд нь ажилтдаг нэг нөхөр байсан юм байна. Тэрний одоо юу нь байд юм бэ? Twitter аккаунт тэр групп дотор. Тэгээд тэгсэн чинь тэр board group-ийн тэнд ажиллаж байсан эдиторуудыг бүгдийг халсан юм байна. Тэрний дараа. Тийм. Тэгэхээр яг тэндээс тэн дээр задлсан гэдэг юу үнцэг гарч ирдэг. Тэгээд Kevin Durant болохоор тэрнээс нь асуухаар ер нь бол би тийм одоо тийм Twitter-ийн гачи юм ярмаар байна гэдэг хариулт өгсөн түншөд би мөн биш одоо юу гэдэг те тэрнийг ницаах мэцах янз бүрийн ордлого ерөөсө хийгээгүй юм одоо хүртэл. Тэгээд яагаад тэр одоо burner account-ын тийм юу яагаад юм бэ гэхээр гол нь айгүй ноцтой ерөөсө одоо тоглож байгаа Jabari Smith шүү дээ. Rockets-ийн Jabari Smith-ийг ер нь бол retarded гэдэг чи одоо юу мэдрэл муутай. Ер нь бол ямар ч авьяас байхгүй одоо тий IQ байхгүй гэж хэлсэн байгаа. Alperen шингүүнийг хамгаалдаггүй бас л юу гэдэг доош нь хийсэн. Rockets-ийн багийнхныгаа ер нь бол бүгднгийн л доош нь хийсэн ба. Тэгээд өмнөх Phoenix Suns-ыг ч байсан бахан доош нь хийсэн. Тэгээд тэрнээс инээдтэй юм би ингээд
Биш. Phoenix Suns хожихоор Booker баг болчдөг. Phoenix Suns хожигдохоор миний баг болчдөг байсан гэх мэттэй. Тэгээ ер нь бол өөртөөгөө хамт тоглож байсан бүх хүмүүсээ ер нь бол тэр одоо тэр group chat-анда янз бүрээр хэлдэг байсан байгаа юм л да. Тэгээ тэр зүйл нь одоо олонний дээр ил болцсон. Тэгээд ер нь бол тэр асуудал ер нь бол бас locker room-д нь асуудал болж байгаа юм шиг харагдаад байгаа сүүлийн үед. Тэгээд гэхдээ Kevin Durant яагаад ийм их асуудал байнг ингэж гардаг вэ? Энэ одоо 2 дахь удаага болж ш хамгийн гол нь тий. Харин тий. 2 дахь удаа. Гэхдээ за яг хөө хэдэн удаа болж байгаа нь хамаахгүй. Ер нь ингээ Kevin Durant гэдэг хүн одоо явсан газар болгоно нэг юм асуудалтай салах юм даа л гэж би боддог. Тэг ер нь бол хүмүүс Kevin Durant-д таардаггүй биш. Kevin Durant хүмүүст таардаггүй юм шүү. Ер нь бол бид нар чинь ингээл за Kevin Durant-ыг өмөрөөд OKC-гээс явахт нь за бас Westbrook бас ингэсэндээ гээл те. Warriors-аас явахт нь за Draymond Green ингэсэндээ гээл тэгсэн. Сая Phoenix-ээс явахт нь бас л бусдын ингээл молоод яг ясам дээр өөрийнх нь асуудал аюу их байсан юм шиг харагдаж байна. Одоо яг одоо энэ дээрс бас сонирхолтой л энэ ер нь бол дандаа л хилэн бол салдаг шүү те. Сая Phoenix-тэй хүртэл тийм эвтэйхэн салаагүй шүү те. Тийм, Brooklyn Nets-тэс ч гэсэн нэг олигтой байдлаар бас л сонирн байдлаар. Сонирхолтой л их хүн юм. Талбай дээр хур чадвар нь бол харин яалтчгүй юм. Тэгээ одоо талбай дээр хур чадрыг авахыг хүсчихвэл энэ муу зүйлийг бас даахал хэрэгтэй болох бах. Энэ муу зүйлийг хүсэхгүй бол тэгээ талбай дээр ур чадрыг явуулах хэрэгтэй болох бах та. Тэгээд яг талбай дээр сая дөнгөсөн юм шүү дээ. Босон дууссан нэг тоглолт үзсэн үү сая юуны төгсгөлийг Rockets Washington Wizards хоёрын голд 2 turnover хийчихэж байгаа дараалуулаад тэгснээ уурандаа тэр нөө Wizards-ийн нэг залуу түлхээ техникл авчиж байгаа. Үгүй яг хөө тэр нэг л тоглолтоо. Яг одоо Houston Rockets энэ жилийн амжилтыг Kevin Durant-гүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэр бол тийм л дээ. Гэхдээ тэр Kevin Durant-ийн одоо юунаас болоод өмнөх жилийн одоо юу гэдэг асуудлыг шийдээд тэрнээс илүү явна гэжсэн чи тэрнээс доор шүү дээ. Одоо ер нь л тэр асуудал ерөөсөө шийдэгцэг шүү дээ. Яг гоо Vanderbilt-ийн асуудал байна, point guard байхгүйгийн асуудал байна л да. Гэхдээ л арай ч юм доогоор явна гэж бодоагүй. Одоо хичнээн Vanderbilt одоо хичнээн 3 дээр байгаа ч гэсэн хараа л да. 6 дээр байгаа Los Angeles Lakers ерөөсөө 2хан геймний хооронд л явж байгаа байхгүй. Өрөндийн өрсөлдөөн жилээс жилдлийн тэнцүү болтгоос хойштой. За хоёулагийн цагч нэлээ өнгөрсөн байгаа харагдаж байна. Хамт байсан үзэг сонсогчдоо баярлалаа. Та бүхэн Game Point podcast-ыг Premier Sports угаар лав гарагийн орой 21 цагаас за YouTube channel-аар American Express-д мегмар гарагийн орой харин Монголоос лав гарагийн өглөө хүлээн авч үзэх боломжтой байгаа. LA Хотосод Сан Францискогоос ял та бүхэнтэй хамт байлаа. Game Point podcast ивент тэтгэгчээр Social Pay болон Joint Movement Колкозомын ажиллалаа. Эх 7 хоногийн цагта иргэн уулзлаа баяр та.